Одоо бүтээлээрээ бид нэр ийм хөөрхөн цаасан цэцэг урлана. Тэгэхээр өнөөдрийн одоо бидний хийх бүтээлд бол ямар материал авах вэхээр янз бүрийн одоо энэ утас заавал ийм одоо нойлын бүдүүн утас гэхгүй нэмгэн жижигхэн утас ч байсан болно. Эсвэл үсний одоо яах нь нэмгэн эрзэн байсан ч олон жижиг тийм ээ. За тэгээ хайж тэгээд ийм таслагчтай нойлын цаас. За таслагч гэдэг маань яадаг лээ ингээд дундуур нь татгаар хуваагдах тийм ээ. За ингээд ийм нойлын цаасаар бид нар ийм цаасан цэцэг урлах нэ. За тэгэхээр эндээсээ яах вэ гэхээр бид нар ингээд нэг удаадаа тийм ээ нэг цэцгэндээ ингээд яах вэ гэхээр 5 ширхгийг авч ийх юм байгаа. За тэгээд анханасаа таслахтаа л сайхан дээрээс нь давхарлаад ингээд цэгцтэй сайхан тавьчвал дараа нь бүгдөө цэгцийг олж нийлүүлэх гэж зовхгүй их амар болно. За одоо ингээд 5 давхарлцлаа штэ бид нар. Тэгэхээр энэ цаас маань 3 давхар гэдэг чинь нийт 15 давхар цаас байгаа гэсэн үг юм. За ингээд нүдэн баримжаагаараа харж байгаа 4 тэнцүү хуваахаар нэг нугаллаа. Эргүүлээд 2 нугаллаа. За эргүүлээд 3 нугаллаа. За эндээсээ 4 нугаллаа. За ингээд 4 нугалчлаа тийм ээ. Ойролцоо 4 нугаллаа. За одоо яах вэ гэхээрээ баг зэргийн утас тасалж аваад за тэгээд энэ нойлын цаасныхаа яг голыг олоод за энэ хоёрынхоо голыг олж агаад энэ тэмтэй голыг олоод уцаа уйчин. За ингээд уцаа уйчихыг бөхтөр. За ингээд сайхан татаад уцаа уйчин. За ингээд. За тэгэнгүүтээ одоо бид нэр энэ хоёр үзүүрийг цэцэг хийх гэж байгаа учраас яг үгээрээ гэх сайхан цэцгийн дэлбээ шиг гоё яах вэ? Дугууруулад заасаа хайчил. За ингээд цэцгийн дэлбээ болгож чинь тийм ээ. За одоо нөгөө талаа бас адилхан бид нар хоёр талаас нь сайхан өөлөөд дугууруулад цэцгийн дэлбээ болгох гэнэ. За ийм хэлбэртэй болгох чинь тийм ээ. Цагаан өнгөтэй хийгвэл ингээд хийчих. За ингээд хийчих нь харин өөр өнгөтэй болгоё гэж бодох юм бол бид нэр энэ үзүүрийг нь бол яг будчих юм байна. За багшны ингээд балаар будаад үзье. Улаан өнгийн балаар энэ тодруулаагч тийм ээ. Өөр юу яаж болох вэ? Палмастер гэдэг. Одоо будахыг хүссэн өнгөөрөө тийм ээ юугаар ч ингэж будаж болно. Тэгэхээр энэ одоо түр сая хэлбэр гаргаж хайчилсан хэсгээл яах вэ? Ингээд өнгө оруулаад будчих. Багш нь энэ саата болохоор гоё болох байх гэж бодоод саата өнгөөр будчихлаа. Энийг болохоор багш нь зүгээр юм ягаан ийм палмастраар яг ингэ будцсан байгаа. Энийг болохоор яах нь улаан юм гоё саата балаар будаад үзье. Бас арай өөр өнгөлөг болж магадгүй гэж бодож байна. За ингэ сайхан ингээд саяны бид нэр яасан хэсэг үлээ хайчилсан хэсэг дээр ингэ сайхан улаанаар бодоод өгч байна. За ингэ сайхан будчихлаа ш та багш нь тийм ээ. За ингэ сайхан будчихлаа. За одоо болсон гэж үзэх юм бол яах вэ гэхээр одоо энийг ингээд тэнэлгэн. За ингээд сайхан тэнэлгээд хайшээ тэнэлгээд энэ хоёроо тэнэлгцэн тий. Тэгэхээр нэгнээс нь хэдэн цаас гарч ирнэ гэлээ багш нь дэлбээ 15 дэлбээ. Яагаад тэгэхээр багшийн тасалсан нойлын цаас маань 3 давхар цаас учраас. За тэгээд хамгийн ихний ийм нэмгэнээр нь хараа.
Ийм нэмгэнээр нь сайхан аваад энэ голынхоо гол руу нэлээд сайхан ингээд аль болох гол дээр нь авчирна ингэж гол дээр. За ингээд энэнийхээ араас ингээд бүх цааснуудаа нэг нэгээр яг араас ингээд аль болох гол руугаа авчрах юм байгаа шүү. За тэгээд энэ цаас маань нэмгүй учраас зөөлөн татахгүй бол яах вүлээ? Сэмрээд урагдчих магадaltaй учраас их болгоомжтой зөөлхөн яг л амьд цэцгийн дэлбэнд төрж байгаа юм шиг л бид нар яах нь зөөлхөн татах нь юм тийм ээ. Гол нь яах гээд байгаа лээ? Тэнийл гэх шүү дээ. За тэгээд хөвгүүд маань ийм гоё цэцгийг бас урлаад тэгээд чиний эргэн тойронд байгаа ээж, ихч, эмээ тийм ээ охин дүү энтертэй өгөх юм бол ямар ч насны эмэгтэй ямар ч цэцгэнд яадаг бах вэ? Дуртай байдаг учраас гоё тийм цэцэг урлж өгөөрэй хөвгүүдээ. Тэгэхээр өнөөдөр хөвгүүдэд маань бас цэцэг урлах сонирн биш үж магадгүй боловч тийм ээ чиний эргэн тойронд ал дандаа яах вэ? Цэцгэн дуртай эмэгтэйчүүд байгаа гэдгийг санаад тэгээд өөрхөө гараар ингээд гоё цэцэг хийгээд өгөх юм бол дургүй хүн бол байхгүй шүү дээ эмэгтэй хүн бол. Тэгээ нэг нэгээр нь салгаж чадхал юм бол цэцэг маань өөрөө яах вүлээ? Саглагар сайхан болж чадна. Тэгээд олноор нь давхараар нь тавьчих юм бол пөнийсэн цөөхөн дэлбэтэй цэцэг болно шүү дээ. Цэцэг маань саглагар сайхан өнгөлөг гоёхон цэцэг болж байна.